Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мөрч. Зохиолч Джеймс Феннимор Купер. 6 дугаар хэсэг. Омгийн тэргүүнийг эрэг дээр гарч ирмэгцээ. Мөрч тосон уулзаад эрлэхэг дайчны төрлөх хил аялгаар зэмлэнгүй. Чингач Кукмэн. Тийм олон минго байхад ганцаараа бөгж тулдах сайн хэрвүү? Бог намнагчаар бараг алдаж үзээгүй минь үнэн. Гэхдээ бас вэгоч бас л өргөн гол. Саад муусан шулмсууд чинь толгой цөөжээ цухих төдий байлгаад байхад хэр баргийн бууж онохгүй гих газаргүй. Тэргүү минь энэ талаар бодох байсан шүү. Бодгол байсан гэв. Аггүй их могой бол Могиканы дайчин нэр учраас дайн тулааны замд дайснаа олж гардаг юм. Эцэг өвгдөн чинь усыг урсаж эхэлсэн цагаас хойш энэ муусан минго нарыг шил даран устгаж ирсэн гэж байгаа. Би чиний авиас бэлгийг андахгүй сайн мэдэнч, хөндлөнч. Улаан арьст хүн төрсэн авиас бэлгээсээ буцлаа гэх үг миний амнаас гарахыг хинч хизээч сонсоогүй. Гэвч болгоомж гэдэг бол дайчны эрлэхэг чанараас дутхгүй чанар юм шүү. Тэр муусан ирокез чөтгөрүүд усан цүирч байсан хүмүүсээ харж гөлийж байж цагаалдаагүй бол чамд тэдний халуун дуглах туссан байж мэтгэл байсан. Чингач Кук. Огцом эргээд дахин гол руу орох бодолтой явахыг харсан Жаспер. Энэ Делавар маань яах нь вэ? Арай нэг шалихгүй юм мартчихад тэртээ эрэг рүү явах гэж байгаа юм биш байгаа да гэв. Үгүй байлгүй. Тэгэх ёсгүй дээ. Зөрөгтэй ойч хаширч иршүүд. Харин сүүлийн үед өөрийнхөө амь насанд баахан халтай юм хийх гээд байх болсон шиг. Хараач Жаспер гэж мөрч түүнийг хажуу тийш татан хэлэхэд яг тэр агшинд Индиан нь усан дүсрэн ороод хөвгөд. Залуу минь, Чингач Кук бол бид хоёр шиг цагаан арьстан биш. Христос мөргөлтөнч биш. Могиканы удирдагч хүн. Тэд бол өөрийн гисэн хуйлтай, журамтай. Тэгэхээр тийм хүмүүстэй харьцахдаа тэдний зам төрх хэвшил заншлыг нь хүндлэх хэрэгтэй. Эзэн вангийн цэрэг хараал тавин архив тэднийг тэрнээс нь боёулах гэвэл санааны гарц болно. Хүүхэд амттанд бүсгүйчүүл гангалах дуртай байдгийг боёулах гэж дийлэхгүй шүү дээ. Индиан хүний зам төрх ёс заншлыг дийлэн гэвэл бүр 7 ондор. Чи бид яагаад ч нарийн учрыг нь олж ис чадах тийм мэрэгэн чанарыг тэнгэр тэдэн заяас нь эргэлзээгүй гэлээ. Юу болж байна? Хараач. Делавар маань өнөх хүүр тэгэлсэн хад руу очиж байх чинь яах гэж юм осолтой юм хийнэ? Нэртөр алдар гавья бодож байгаа нь тэр. Нэртэй хүмүүс ёстой хүний хар нүднээс бусад юм бэлэн байдаг. Гэр орноо гадаад их далайн цаад талд орхин нааш эрэхтэй. Анги өрөөсний тураг махаар хоол хийж атад дайсан францчууд тайл үзэлцгийг зорддог биз дээ. Ойлголоо. Найз нөхөр чинь хүний хуйханд явсан хэрэг байж. Амьдралынхын зориг юм чинь. Тэр үндэ хурч бах таваа ханжил байг. Цагаан арьст бид бол дайсныхаа хүрийг тонохгүй л дээ. Харин улаан арьст хүн жинхийг нэр төрийн хэрэг гэж үздэг юм. Цэнгэг бас минь. Би нэр алдар ихтэй цагаан хүн бишгүй олныг мэднэ. Тэд нэр төрийн хэрэг гэж хачин гайхмаар имийг тооцдог юм шүү. Би худал хэлэхгүй. Үнэхээр гайхаш төрмөр. Зэрлэг хүн ямар ч хүнтэй нөхөрлөө гэсэн зэрлэг хүн хэвээрээ үлддэг юм байна мөрч минь. Дөө минь. Бид хоорондоо ингэж ярьдаг маань зөв үлд. Гэхдээ цагаан арьсны нэр төрийн хэрэг эрүүл саруул ухаан буюу бурхны таалал тэр болгон таардаг гэвэл энэ дүрэл болно. Би гүн ой шугуй дотор олон өдөр хоног ганцаар өнгөрөхдөө иймэрхүү юмны тухай бодсоор юу гэж ухаарсан гэвэл дүү минь. Бурхан бүх юмыг жолооддаг болохоор альва юмд цаана заавалч мэрэгэн цэцэн зоригтой болгочээ. Хэрв Индиан хүн ямар ч хэрэггүй байсан бол Индиан нарыг бий болгохгүй байсан байж таарна. Тийм учраас юмны цаад учрыг сайдар удлан бодхол минго нарыг ч гэсэн ямар нэгэн зохих ухаалаг зорилгоор л бий болгоо шүү дээ. Гэхдээ чухам ямар зорилгоор гэдгийг олоход миний ухаан мөхсдөг юм. Могоо маань хуйх авах гэж дайсны бууны аманд бие хамаагүй ил гаргаж ийн базаахгүй юм болж мэднэ шүү дээ. Тэр чинь өөрөө л бол ингэж бодохгүй байгаа Жаспер минь. Могоон дайчин сэрэлд ганц хүний хуйх байлдаан болж өнгөрсөн талбай дүүрэн хуйхтайгаа гүүрээс ч илүү эрхэм санагдана. 60 дугаар хорооны нэг залуу ахмад францчуудтай хийсэн сүүлчийн нэг тулалдаанд тэднээс 3 фунтын их буу салгаж авах гэж амиа өгснийг санаж байгаа биз дээ. Миний мэдхээс нэг залуу бүрээ чинь цусандаа бэлдэхта хорооныхоо тугаар бие ороогоод үгсэн юмдаг. Махын гэлдсэн арьснаас зөөлөн гэж бодож байсан л байх.
Аргагүй. Тугаа алдахгүй гэдэг чинь бөмбөрчний гавья байлгүй яах вэ? Харин хуйх гэдэг бол Чингачгукийн туг гэсэн үг. Түүнийг хадгалсаар үр аж нартаач үзүүлэх хүндэ. Гэснэ мөрч гэнэт дуугахура тол гойгоо гунигт асгсрэн. Үгэ зөөч. Хөрхи. Настай Могиканд юуных нь үр аж байх вэ? Удам үг саагүй болсон юм чинь. Олзоо үзүүлэх хүүхэд үеэлээрээ бахархах омогч үгүй болсон хүн шүү дээ. Энэ хорвоод гав ганцаар үлдсэн хүн. Гэсэн ч сурсан сургаал дагсан заншлаа орхиогүй юм. Ийм хүнийг шудраг үнэнч хүндэл үүштэй гэхээс өөр юу гэх билээ? Жаспер минь гэв. Ирокезүүд муухай хашгиралтанд дараагаар буудаж эхэлвэ. Делаварчууд өөрийн хүний хуйхыг алдахгүйг оролдохдоо 10 гаруй гол руу шумбан орж нилээд хитэн бөөс сахран болиглох усанд харь үүгүүд өхөн ирэх нь бүр галзуу туссан мэт харагдана. Гэтэл Чингачгук ажирахчгүй, суманд оногдохчгүй, зорьсон ажлаа гоц сурамгаа нарийн хийж байв. Эрхэм үнэтэй олзоо авсны дараа манер дайчин урайга хоолоо мэдэн аимшигтайгаар хашгирч гол орчмын өтгөн өргөн хөндөй төдгөн сүртэй цуурайтахад хөөрхи Мейбл цочин гэлмэж толгой нугдас гэж нагад зах нь хумгүй зүгтах шахлаа. Жаспер мөн адил айн зүүцэж чихээ таглаад. Би энэ зэрлэгүүдийн ингэж орлохыг насандаа сонсоогүй юм байна гэлээ. Дөөм. Энэ чинь тэдний лэмп хэнгэрэг бүрээ бишгүүрийн дуул гэсэн үг. Ийм дуу чимээ сонсоод сэтгэл нь баярлаж, хиймрэн сэргэж, цусанд нь шунах хорхой нь буйлдаг бололтой. Би жаахан байхдаа мөн л айдаг байсан. Одоо бол зааргийн орилооноос өөрцгүй санагдана. Эндээс цэргийн хуаран хүртэл тийм орилоо чөтгөрүүд бөөгнөрөөд орилтлооч гэсэн би айхан бүхэл цочогчгүй. Би өөрийгөө өргөмжилж байгаа юм биш ээ. Жаспер, ер нь орилоо чарлаанаас зүрх муутайхан улс айдаг юм шүү. Тийм юмар хүүхэд бүсгүй чүлийг айлгана уу гэхээс биш. Ойтайгаар хэрдэг дайсантай улаан нүүр тулан үзэлцдэг эрчүүлийг яаж чадахгүй. Одоо могоо сэтгэл хансан бололтой. Бүрсэндээ хуй хавчуулчихсан ирж байна шүү дээ гэж мөрч ажигчгүй байлаар ярина. Делаврыг уснаас гарч ирэхэд Жаспер авчирч буй олзыг нь ботхоос ойгутан нүүр буруулан цааш гарахад мөрч тэр имийг нэг их лут зүйл гэж тоосон янзгүй гүн бодолд хүний тоомцорлох байдлаар угтва. Делавр тэр хоёрын дэрэгдүр өнгөрч бургасанд лавхан ороод нойтон хувцас амшигэн бууга цэнгэлээд хоёр нөхрийнхөө өдөөс мэскэр харснаар саяхан байгуулсан гавьяад үйл хэрэглүүгээ уялдсан сэтгэл санааны хөөрөл нь ийхүү шовтор бололтой. Жаспер, эрхэм кептер очоод нааш иргэж бушуухан ярилцах юм байна. Яах ийгээ дүргэн нэг дэш болохгүй бол муусан мингоноор биднийг дөнгөх гэж оролдно шүү. Залууны явж кепиг авчин тийхүү төдхөн дөрвүүл нэг дор цуглан одоо хаагур яаж явхаа зөвлөлдвөө. Тэдний тэндээс зайсан нь ил харагдах боловч өөрсдөө тэдэнд үзэгдэхгүй нууц газар байх тул дайсныхаа хөдөлгөөн бүрийг гэрхаа ажиглаж чадах ажээ. Энэ үед өдөр нэгэн дөнгөрч үдшийн бүрхий болж ер бусын харанхуй шөнтөө залгах төлөвт. Нараа ихэдийн шингэж үдшингээгээ тасран хав харанхуй шүн үнэхээр хаяанд ирчээ. Манай илагчдын ихэнх нь харанхуйгаар зүгтэн гарах сайхан боломж гарна хэмээн найдах боловч тийм аятайхан нөхцөл байдал хорон санаад дайсных нь үлзий бус буцар үйлсээ хийхээр хөдлөгтөнж таатай нөхцөл болох бил. За нөхөд минь. Бид одоо хэрэгхээ сайдар тайван шийдэж яах ихийгээ мэдээд бүхий л ухаан бодлоо зарж ур чадвараа дайжлах хэрэгтэй байна. Энэ ой тайгад нэг цаг орчмын дараа шүн дундчиг түнэр харанхуй болно. Бид цэргийн хороо хүрхийг хүсвэл энэ завшааныг алдалгүй ашиглах хэрэгтэй байна. Эрхэм кепта юу гэж бодож байна? Ой тайгын дайн тултаанд оролцож явсан туршлагын талаар бусдаасаа илүүгүйч гэсэн. Та нас сүудрийн хувьд иймэрхүү асуудал зөвлөх үгээ хамгийн түрүү хэлэх ёстой биш үү? Бас намайг Мейбли хамгийн ойр садан гэдгийг мөрч та мөн бодолцох ёстой байх шүү. Энэ талаар юу гэлтэй юм бит? Би хэлж мэдэхгүй юм байна. Гүндэтгэл бол гүндэтгэл. Харин сэтгэл санаа гихч угаас заяасан буюу эсвэл хүний бодол тэмүүллээс болдог байлаач гэсэн жижигтэй биз. Бүсгүй хүнийг хэрхэн бөөцөлхийн хувьд хүн хүнээс гаргууд могоон өмнөөс би үг хэлэхгүй. Харин Жаспер бид хоёрын тухайд гэвэл дэслэгчийн охиныг Мингогоос хамгаалахын төлөө эрэлхэг зоригт эцгээс нь дутхгүй үзэлцэх ус. Би текстүүлээгүй байхад өмнө. Би Мейблийн төлөө эцсийнхээ тусал цусыг дуусан дуустал тултна гэж Жаспер нам дугаар хэлвч сэтгэл нь их хөдөлж байв. За. Энэ талаар одоо ярилцаад яах вэ? Охины төлөө бүгд амнаасаа өгөхөд бэлэн гэж байна. Амнаас нь ажил чухал байдаг та. Миний бодоход харанхуй унаж, дайсны нүд яавч олж харахааргүй болмогц бүгд завиндаа суугаад тэнгэрийн салхи голын урсгалыг ашиглан цэргийн хорооны зүг дөргөлөн явах хэрэгтэй гэж охины нагац гэлв.
Хэлэхэд амархан. Хийхэд хэцүүхэн байдагт бид ойл дор явахын оронд голоор явбал дайсанд харин ч амархан мэдэгдэх байх. Голоор явхад хүрхрээ тааралдана. Харанхуй Жаспер завайд ажгүй аваад гарч чадна гэж баттай хэлж чадахгүй. Дүү минь, чи өөрөө юу гэж бодож байна? Ур чадвар, ухаан бодолтой лавтаа итгэж гин үү? Би эрхэм Гэби адил заваар явсан дээр гэж бодож байна. Мэйбл шиг ийм эмзэг хэврэг хөөрхийн амтан шөнийн бад харанхуйгаар хад чулуу мод бутанд бүдчин яаж явах вэ? Би бол газраар явснаас усаар явахдаа зүрх минь илүү тайван, нүд минь ч илүү гэрхаа байдаг юм. Дүү минь, зүрх алдаж байхыг чинь би хизээч үзээгүй. Ойд бараг амьдраагүй боловч хурц наранд үргэлж явсан хүн гэхэд нүд чинь үнэхээр гэрхааг би бас мэднэ. Даанч Онторио модгүй юмт. Тэрнээс биш. Ийм өргөн уудам нутаг анчин хүний сэтгэл зүрхэнд мөнч таатай сайхан байхсан. За та нарынхаа саналыг сонсоход нийлэх чим их байна. Зөр мөөр чим их байна. Харин усанд мөр үлддэггүй гэсэн үг байдагт. Хөлөг онгоцны үлдээдэг мөрийг та юу гэх вэ? Гэж ёсорхог зөрүү зантай Кэп хажуугаас нь юугүй ороод явчихв. Цааш нь ярэр эрхэм Кэп. Далайд яваа юм шиг л бодож байна. Усанд мөр үлддэггүйгээд цааш нь гэж Жаспер хэлв. Сэнг ус минь. Манай энтхийн усанд мөр үлддэггүй. Харин тэнгис далаад ийм тийм байдаг гэж мэдэмхээр их юм надад үнэндээ алга. Урсгал дагуу заваар хурдан хөнгө явж байгаа цагт бол дэлгэгчийн охинд амралтал гэсэн үг. Гэвч нэг бодлын голоор явхад тэнгэрийн үүлнээс өөр толгой хаацалах юм байхгүй. Нөгөө бодлын хүрхрээ гэдэг чинь заваар гатлахад хав харанхуй шин байтугай. Гэгэн цагаан өдөрч адармаа ихтэй ажил. Бас яаж иж байгаад гаталчихлаа гэхэд тэндээсээ цэргийн хороо усаар орно гэхэд чилийсэн 6 байр зайтай. Хуурай газар гарсан мөрийг харанхуй шин олох амаргүйг бас бодов штэ. Жаспер минь, чухам яахыг шийдтэй хэлж чадахгүй байх минь юу билээ. Могоо бид хоёр гол руу орж нөгөө заваа олж ирвэлж бид усаар аимшиггүй гараад явчихлаа гэж залуу хариу хэлв. Нээр нь тиймд. Олигтойхон харанхуй болсон хойно бүр чамар биз. Дэслэгчийн охинд маанч хамгийн илүү тохиромжтой болох байх. Хэрэг бид дан ирчүүл яваа болж тэр эрэг дээр байгаа ёр юм уу сэгнүүдтэй яаж ч үзэлдсэн болох л байсан. Гэснээ хоосон сайрхах дими ярихыг ердөөч боддоггүй мөрч шууд ажиллаа бодож. Жаспер, чи явж зав авчрах уу? Гэхэд цаатхан. Мөрч минь, би Мэйблийн төлөө түүнийг хамгаалахын төлөө хэрэгтэй бүхнийг хийхэд бэлэн байна гэв. Сайхан сэтгэл байна да. Их эс заяасан чанар ч юм биз. Могоо маань бараг шалдгамчхаад чамд туслахаар зэгсэн байна. Заваа авчихвал өмхий санаат дайсныг басч гар мухарлаа гэсэн үг юм да. Энэ чухал зүйлийн талаар тохиролцоод аянчид маань цаашдын ажилда тус бэлдэж гарав. Шөнийн харанхуй ой тайгыг нөмрөн буухад нөгөө талын эрэг карт юу болж буйг олж харах боломжгүй болов. Яах хэрэгтэй бай. Юу гэвэл индианаар муу арга мэхээрээ элдвийг сэтэж голыг амархан гаталчихж мэдхэл бай. Тийм учраас ганц хормын төдий сааталгүй хөдөлгөгийг мөрч чухалд үзэх бүлгөө. Жаспер Делавер хоёр усанд туйлын чимээгүй сэлэхтэй. Ангийн хутаг, хурц сүх хоёроос өөр ямар ч зэвсэг авсангүй. Энэ хооронд мөрч Мэйблийг нуугдсан газраас нь гаргаж Кэптер хоёрыг усны харгаа хавцаа очихоор эрэг даган явахыг тушаагаад өөрөө ганц завиндаа суух нь түүнийг мөн тэнд аваачих хажээ. Энэ талын бэлтгэл ажил зовлонгүй бүтэж Мэйбл нагц ах инхаа хамт завинд орж суудаг газараа тухалгад мөрч завны хидэг дээр гарч эгц цогсон модны мөчрөө сайтар барих нь заваа усны урсгалд явуулчихгүй гэсэн хэрэг бөлгөө. Нөгөө хоёрын маань сэтсэн зүрхтэй ажил яадаг бол хэмээн ард хоцорсон нөхд нь сэтгэл төгшинхүүлээ. Дээр нэгэн төгөөснээр Жаспер Могихэн хоёр харгааны наадах холомд хүрэхийн тулд түргэн ширүүн урсгалтай хүрхрээ гатлахаас өөр замгүй билээ. Үүнийг тэр хоёр зүдэж цөхөлгүй гүйцэтгэд зэрэгцэн шумсаар төдхөн хөлөө газар дах үехэн усанд ороод гаргаар аасаа барилдсан зав энэ хавтал байгаа гэсэн зүгтээ маш болгоомжтойгоор төхөж эхлэв. Төнөр харанхуй хэдийнэ нөмөрч өчөөхөн чим харагдах найдваргүй болсон тул зоригт хоёр маань ой тагад нар шингэд тэнгэрт нэг эхэн ч од гараагүй үед гагцхүү зүн баримжаанд түшгэлдэг ойн хүмүүс лүг айдлаар дүүндээ дулд уйдж эхэлвэ. Ийм нөхцөл байдал Делавер нь туршлагын хувьд залуу далаачнаас хавьгүй давуу учир Жаспер түүнийхээ бүрэн эрхэнд явах хагаад тийм харанхуй жирүүн урсгалт усан дотор зөв чигээ алдахгүй байх гэдэг хэнд боломж нэн бэрх билээ. Голын тэг дунд хүрхийн алдад харахуул голын хоёр эрэг нүсэр хавхаар юмл харанхуйн дотор багшрах ба моддын орой арсайн сарсайн үүл таширлан муухан мэдэгдэх төдий хагаад нөгөө хоёр маань хоёр ч удаа гүн усанд орсноо завийг гүйхэн газар харгаа чулуун тэгэлснийг нь мэдэх тул чигээ өөрчлөв.
Гагцгүй ийм баримжааг луужин адил баримтлан бэлхүүсээр татах усанд тэмдэгчсээр цай чанах хугацаа өнгөрөхөд Жаспер эцэс төгсгөлгүй аялал хийвч зорьсон юмдаа сөөмийн төдийч ойртсонгүй гэж бодож байтал Дилаварч одоо зогсож хоёул хойш буцаж эрэхтэй хүрээд тэндээсээ дахин оролдог гэвэл яасан бэ гэх гэтэл хав харанх үед яг өмнө нь гар сунгал хүрмээр ойрхон хүний дүрсэрхгүй юм сөөмөлзөв. Ирокез хүн бас л завийг ирж буйг Могиган Чингачгүйг таамаглаад Жасперын чихэнд. Энд Минго бай. Агуу их могоо хэр зэрэг овсгоотойгоо үзүүлээд өгье гэж шивнэ. Жасперч тэр сөөмөгнөх дүрсийг олж үзээд яг тийм юм гэдгийг ухаарч Дилаврынхаа хийсэнд лавта итгэх нь зүйтэй гэж бодоод үзэгдэхэ болсон хүний дүрсний араас сэмхэн архих нөхрийнхөө хойноос гоцорсхийн даглаа. Хормын төдий хугацаа өнгөрөхөд Индиан хүний дүрс сүүдгнэн урдаас яг ирж байгаа нь ил болвоо. Хад чулуу мөргөх усны чимээнд бусад хэр баргийн юм дуулдахгүй тул Дилавр Жаспер руу иргэн. Агуу их могон арга мэхэнд найдаж болно шүү гэв. Хөөе. Заваа оллоо. Би ганцаараа дийлэхгүй байна. Эрж туслаарай гэж нөгөө зэрлэг хашгирахад түүний аялга хэлийг мэдэх Чингачгүйх. Одох хаа байна. Дуугараад байгаарай. Би одоохон очлоо гэж хэлв. Голын усны шууган тэр Ирокез хүний дуу хоолой аялгыг ялгаж чадахгүй тул ямар ч сэжиг авалгүй явсаар нөгөө хоёр маанч завин дээр хурч очих нь тэр. Ирокез завны нэг үзүүрээс барьж авахд Чингачгүйг дундаас нь барьж Жаспер тойрч очоод нөгөө үзүүрт нь очив. Цагаан арсны малгайгаар буюу толгойных нь ерөнхий дүрсээр таньчихж магадгүй тул Жаспер мэдэгдэхгүй хийжээ. Өргөд гэж Ирокез Индианы захирингуу дуугаар хэлв. Гурван эртийнхүү хөнгөн завийг сэвхийдэл өргөд доторх усыг нь гоожуулах гэж дүр зур хөндөйн барьж байгаад буцааш тавил. Заваа урсгалд алдчихгүй тулд гурвал сайтар барьж байх ба хошуу талаас нь барьж байсан Ирокез хүн өөрийн хүмүүс байгаа нөгөө эргийн зүг эргүүлв. Ирокез ганцаараа яваа биш. Тэр хавьд бусд нь байгааг Чингачгүйг Жаспер хоёр ойлгосон учраас туйлын их хашир болгоомжтой байх шаардлагатай байв. Хэрбаргийн эрлэг зөрөгтэй эрмэг шийдэмгийн улс юу юм гэхээс биш. Дайсантайгаа тийм осолтой ойртож бүр дотор нь орно гэдэг бол ухаанд багтах юм биш. Гэтэл хязгаар нутгийн энэ хоёр эр бол айхыг мэдэхгүй. Амиа дүүж явсан нь цөөнгүй ягаад завийг дайсны олз болгохгүй төлөөнө түүнээс ч илүү осолтой юм хийхэд бэлэн яваа бүлэг. Жаспер Мейблийг эсмэнд авч гарах ажилд завийг нэг бол дайснаас заавал булааж авах. Эсвэл түр боловч хэрэгцээгүй болгож хаяхан чухал гэж бодоод арга буюу алдахад хүрвэл завийг хаг зүсгээр хутгаа бэлтвэ. Хойшуу толд яваа Ирокез завнаас тас зууран зүтгэх боловч арын хоёр нь дурамчхан тул арга буюу айж юу явна. Чингачгүйг нэг удаа ажиг сэжиггүй яваа Ирокезийг сүхээр тас цавчхыг хариугүй завдсан боловч дайсан ам тавихтаа хашгирах буюу үгсэн хүүрэн цаадуул дээр очивол дэмий юм болж нийтийн төгшүүр дэгдэн гэж бодоод болив. Гэтэл тун удаагүй байтал мөн зав хааживсан 4-5 Индиан тал талаас нь гараад ирэхэд Чингачгүйг дөнгөж түрүүхэн шийдэж байснаа хийсэнгүй өнгөрөөсөндөө харамсав. Тэд ийм чухал юм олж авсандаа төр зур алдацгаан баярлснаа илэрхийлж бүгдээр завнаас шүүрэн барьж ав. Ийм завтай болсон хойно дайснаа довтлон дайрах боломжтой боллоо гэж нэг зарим нь бодож байхад нөгөө зарим нь зүгтэн зайлахад сайн унаатай боллоо гэж бодсон байж таарна. Дайсны тал тийхүү гэнэт давуу талтай болсноор хизээний ухаан сэрэг овсгой самбатай Чингачгүйг дүр зур байрцаалтан мэгдэв. 5 Ирокез ерөнхий зорилгоор мэдэж буй учир олон 5 үггүй завийг бушуухан эргийн зүг хүч нийлүүлэн зүтгүүлж гарваа. Тэд урд олзож явсан сэлгүүрээ олж аваад буу дайртай 3-4 хүн суулган нэг талын эрэгт гарахыг яаравчлан байгаа бололт. Харанхуй болгоод чингэхийг бодож байсан боловч завгүйдээ боогдож байж л тий. Тэнхүү дайсан нөхөд холимог тэнд голын салаа хүрэхэд тэр нь баруун эргийнхээ адил гүнзгий тул завийг хэрхэн ямар аргаар авч гарахыг шийдэх гэж түр саатан зогсов. Түрөө хурж ирсэн дөрвийн нэг нь толгойлогч нь байсан байна. Америкийн Ирокез нар тэргүүнийхээ байр суурь, туршлага, гавья гэхэд хүндэлдэг заншилтаан ирэхээр бусд нь түүнийхээ амийг харан юу ч дуурахгүй хүлээн. Тэгэж зогсох нь Жаспер танигдчих аюулыг бүр их болгов. Манер давын өмнө малгайгаа авч завны оролт хийл. Хөрөм цамцгүй явсан болохоор ерөнхий дүрсээр амархан танигдахааргүй бүлгөө. Завны хидэгт байсан болохоор хүн болгон урагшаа харна уу гэхээс арагшаа анхаарах нь төдийл үгүй тул бас нэг зав шангаж.
Чингачгүйгийн хувьд бол өөр хэрэгээ. Зоригт даачим маань өштөн дайснуудынхаа яг дунд байсан болохоор хаашаач ганц алхмын төдийг хөдлөхөд тэдний аль нэгний биед хүрэх билээ. Сэтгэл төгшөж буйгаа юугаарч харуулвалгүй. Туйлын сэрэмжилж хэрэгцээтэй үед нэг бол зүгтах, нэг бол үглийн цохилт өгөхөд бэлэн байв. Ардаа яба хүмүүс рүү эргэж харахгүй хичээж байснаар танигдах аюулыг багасгахын хамт чаддаг мэхэ хийх хамгийн тохиромжтой цагийг Индиан хүний төвчээр гарган хүлээнэ. Завны хошоо хэдэг хоёрт байгаагаас бусд нь одоо явж зэвсгээ олж ир гэж өдөртөгч нь тушаа. Индианчууд үгэнд нь үг дуугийн орж сэлэн одоход Жаспер хэдэг талд ганцаар завийг олсон нөгөө Ирокез хошуу талд мөн ганцаар үлдвэ. Чингачгүйг тушаал сонсмогц бошуухан шумбан далд орохыг хинж ажилласангүй. Ус пал бүлхийн хүмүүс дуугаа авалцсан буйг сонсхол дөрвөн эргийн зүг сэлэн одсон хэрэг. Чингачгүйг үүнийг лавтаа мэдэж уснаас ил гарна дөрүүчийн байсан газар очиж даацтай мэхэ хийхэр бэлдвэ. Тэвчээр арай багтай хүн бол тэр дараа үглийн цохилт өгөх буйдс. Гэтэл Чингачгүйг тийм биш бүлгүй. Харгийн хавьд Ирокез нар цөөнгөө байгааг мэдсэн болохоор гомоотж өөрийгөө дими аюулд учруулахгүй хийжээжээ. Завны хошуу талд яваа Ирокез голын салааны нилээд гүн усанд орж тэндээсээ гурвал зүүн эргийг зөвлөхийг хүртэл Дилавар маань хүлцлээ. Гэвч усны урсгал ширүүсэд ирмэгц Чингачгүйг Жаспер хоёр Ирокезэд завыг нь түлхэж нэмэр болохын оронд хоош чангаан саад хийж эхлэв. Ангитай мань хоёр мэдэгдэхэр биш. Харин ширүүн урсгалын ирэхээр Чингэж буйг царайлж, соёл иргэншилд өртөж амжаагүй хүмүүсийн зүүн бэлэгт хаширцан гаргах тул нөгөө Ирокез хараахан сэжиг аваагүй явна. Тэйхүү чангаалцаар боловч завин төдхөн харгааны доод биеийн бүрчих ширүүн урсгалд оров. Чухам яг тэр агшинд ер бусын хүч саад хийж буйг таамагласан Ирокез эргэж харвал хойно ява хоёр нь арагшаа уллаж байгааг мэджээ. Залуу Ирокез дайсны дунд орсноо зөнгөөрөө нэн даруй гарч Чингачгүйг руу хусгийн ноцож барьцалдан авав. Хоёр Индиа тийхүү завай зөнд нь хаяад улаарсан бар сайдал ноцолдож гарва. Хав харахгүй шүн ширүүн урсах гүн усанд ам алдах осол нэн их боловч тэр хоёр өшөөт дайсагнал нэг нь нөгөөгөө устгах гэсэн хүслээс өөр бусдыг бүгд мартжээ. Өөхөн хатан тулалдах хоёрын хүчинд үүссэн усны долгионд өд мэд хөвөх зав одоо Жасперийн мэдэл бүрэн оржээ. Жаспер эхлээд Чингачгүйг туслахыг завдсан боловч завийг авч явах нь 10 дахин чухал ажил байсан тул баруун эргийг зөвлүүлэн хар хүчээрээ түлхэв. Нөгөө хоёрын амнаа там цаана өөхлөн ноцолдох сонсогдно. Жаспер төдхөн зорьсон газараа хүрч нөхдөө удалгүй болоод дөрөв орхисон хувцс хунар аач олж хэдрв. Тэгээд цаадуултаа Чингачгүйг ямар байдалтай үлдсэн өөрөө яаж зав олж ирсэн тухайга хэдхэн үгээр хэлж ойлгуулв. Баярцалд нь зууралдаж үлдсэн хоёрын үхэл сэхлийн тэмцэл юугаар төгсснийг мэдэх санаатай амьсгаа даран чагнавч. Голын усны дуу чимээнээс өөр юу ч хис сонсдог хагаад цаад эрэгт буй дайснууд нь үгсэн мэд чив чимээгүй байв. Май Жаспер энэ сэлүүрийг авч завинд асуу. Бидний дудаан байх аюултай болно гэж мөрч тайван хэлвч цаанаа нилээд гонсгор байгааг наадуулна ажиглав. Чингачгүйг яах билээ? Агуу их могоо маань бурхныхаа гарт байгаа хойно амьд явах хэсгийг сахиусан л мэдчихдээ. Бид юугаарч тус болж чадахгүй. Энд бид бүсгүйчүүд яриандаа болж ажиллаа алддаг шиг мөнгө нь бол тун асуултаа. Энэ шөнийн харанхуй ирээд эс олдох эрдэнэ гэсэн үг шүү. Гэтэл нөгөө эргийн зүгээс дотор зарс хиймээр муухай ордуу тавин удаан гихч хашгирах чимээ сонсдов. Энэ муухай чинь юу гихчэн дуу вэ? Эрхэм мөрчөө. Христос мөргөлтөн буюу ер хүн хичнээн багал зуурдавч ийм ёрын муухай дуу гаргахгүй. Энэ лав альбан чөтгөрийн дуу байж таарна тийм ээ. Гэжгээр басав. Христос мөргөлтөнч биш. Мөн ч гэдэггүй, мөн байхыг ч хүсдэггүй. Харин та чөтгөр шулмс гэж нэрлэж байгаа нь бараг онох шиг боллоо. Тэдний баярлаж байгаа ёрн дийлсний тэмдэг. Чингачгүйгийн биеийг амьд үгснийг бүүмд гартаа оруулсан хэрэг. Бид одоо яах билээ гэж Жаспер дуу алдах нь хэрв нөхрөө тийм аюултай үед орхиогүйсэн бол хаанаас ийм гай болох билээ хэмээн гэмшиж буйгаа илэрхийлж байв. Бид одоо бушуухан л эндээс хөдлөх хэрэгтэй байна дүү минь. Амьд орохыг нь оролдохгүйгээр ядах нь амьд үгснийг нь мэдгсэн. Жаспер хэлдэг зүв. Надад айх юм болго. Нагац минь сайн нөхрийнхөө яасныг мэдтэл эндэ байл та гэж Мэйбл дорой бүүдэг дуугарва. Мөрч минь зүйтэй үг биш шүү. Жинхэнэ далайчин бол нөхрөө хайдаггүй юм.
Харин цэнгэг усны хүмүүс бас тийм журамтай бол сонсоход чимэгтэй л үг байна гэж Кэб хошуу нэмэхэд тэсэн ядан байсан замч. Дэмийн бүү ярьцгаа. Та нар юу ч мэдэхгүй, юунаас айхаач мэдэхгүй байна. Амь насандаа хайртай болоод цэргийн ангид амар мэд хүргэсэн гэж бодож байгаа бол Дилавр нөхрөө бурхамд нь даатгаад лөрх. Хэмээн заваа усны урсгал руу шууд түрх хагаад. Одоо яан гэхэв амтчсан хэрэг 13 иргэн гэсэн үгч байдаг. Цонд нь ирсэн бол тэрл биз гэв. Таны сонсох сувг өгүүлж байна. 7 дугаар бүлэг. Тэр пад харанхуй шөнийг сүр жавхаагүй гэж хэлэх аргагүй. Угаас сэтгэл сайхантай ориглуун зантай Мэйбл зав юугаа түргэн урсгалж шумбан хурдлахад зүрхэн догдолж хацар нүүр нь халуун оргин. Өндөр тэнгэрийн үүл ярагдахад шөнийн хав харанхуй баахан шингэрвч голын эргийг өнгийн ургасан мод бургас доогуура урсах уснаа буй юугч халахлан хаацаалах бадтай халгавч болно. Гэсэн ч санаа амар явах үнсгүй билээ. Дэслэгчийн охины амнасыг дааж яваад Жасперч гэсэн модон дотроо сонсдох өчүүхэн төдий ер бус гимээр анир чимээнд давхиж сэжигтэй хурц гарцаа ойхгүй эрхэмлэн. Сэлүүртхэн зовлонгүй авч онцэс болгоомжлон ялэмгүй чимээ гаргавал Ирокез нарын чихэнд өөрсдийн яваа газрыг зааж өгснөөс ялгаагүй болох бүлгөө. Энэ бүхий байдал нь ертөнцид мэдлээд насаа илээгээгүй яваа дүнхэн Мэйбл охины амьдралд уламж их сүртэй уламж их сэтгэгдэл шингээх үйл хэрэг болж байна. Эршүү дөөрин гэсэн бодолтой эрэлхэг дайчин эрийн охин химээж бахархах сэтгэл буйтул Мэйбл айх янзгүй харагдавч зүрхнийхэн цохилд ердийнхөөсөө нэлээд хурцсаж харанхуйд ажиж болдгсон бол сайхан цэнхэр нүдэнд нь зориг шийдмэг байдал тодорсон эргэлзээгүй бөгөөд энэ шөнийн ер бусын адал явдал сүр бараа түүний сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлсөн нь гарцаагүй. 2 цаг бөөр шүргэн мордоход Жаспер нийлүүлэн бариад нам дуугаар. Мэйбл, та айгаагүй биз? Бид таны төлөө чаддаг бүхнээ хийж хамгаалж чадна гэдэгт итгэж байгаа юу? Гэхэд Мэйбл. Жаспер та намайг цэргийн охин гэдгийг мэднэ. Тийм учраас би айх гэдэг үг хэлэхээс чинь гэв. Бидэнд итгэж болноо, нагц минь. Мөрчин Чингачгүг хөөрхий минь энд байсан болоос. Би таныг ямар ч аюулд оруулахгүй тулд чадах бүхнээ хийх ус шүү. Мэйбл усанд гараа санаандгүй дүрж ус самрахын хамт. Жаспер, би та нарт итгэж байна. Миний нагац өөрийгөө гэхийн өмнө намайг л гэдэг хүн. Та нар аавын минь амт сайн нөхөд болохоор хүүхдийн төлөө байлгүй яах вэ? Гэхдээ та нар намайг хотын охин болохоор ихэнх хотын охид шиг аймхаа хариугүй амтан юм бүхнээс айж зочиж явна гэж битгий бодоорой. Жаспер минь, би ухаангүй тэнийг айж сүрдэж байж та нарт гай болохгүй гэдгээ ам бардам хэлж чадах бай гэв. Дэслэгчийн охины хэлдэг түмэн зөв. Аргагүй л чигт шудраг Томс дүнхний охинд. Хөөрхий. Аав бид хоёр ч дайсны ар жигүүрээр мөн ч олон удаа нэвтэрч үүнээс ч илүү харанхуй шин алхан бүр аюултай дайсны дунд явсныг юу эсгэлэх. Дал мөрөндөө шархчихад байхад нь голын усыг яаж гадалж дайсанд хуйхаа олз дуулалгүй авч гарч байсныг уулзсан цагт ярих л байх гэж мөрч үг шургуул. Аль хэдийн надад хэлсэн. Бичсэн загталтанд байдаг юм. Би сайн санаж байна. Танд би зүрхнийхээ угаас баярлаж явдаг юм шүү. Бурхан ч яаж мартах билээ. Тийм сайн зүйлийг мөрч минь эцгийн минь аминд орсон аж гав ягтан төрсөн охин хариулахад хизээд бэлэн гэж Мэйбл сэтгэл ихэд хөдлөн хэлэх нь тэдний тэр аюул түгшүүртэй байдалд арайч илүү зам болов гэлтэй бүлгөө. Хөөрхөн ааштай, сэтгэл сайнтай та нар ийм л улстай. Би өөрөө бас чам шиг ийм сайхан зантай бүсгүйчүүлтэй уулзаж үзсэн. Зармиг нь сургаар мэднэ. Дэслэгч залуу халуун насныхаа явдлыг надад ярьдаг. Ээж нь чинь тухай. Ээжтэй чинь суух гэж хичнээн шаналснаа хүртэл ярьдаг юм. Ээж минь даанч их наслаагүй. Тэгээд аавын ачийг гүйцэд хариулж чадаагүй байгаа та. Гэхдээ Мэйблийн урал өмөлцөж байна. Эцгээс чинь тэгэж дуулсан юм байна. Надаас ахмад боловч надаас юма нуухгүй ярьдаг юм аа. Бид хоёр хамтдаа их явж тассан болохоор намайг хүүшигээ үздэг болсон хүн дээ. Нэрэ чамайг хөргөн хүүгээ болгох юм биш биз мөрчөө гэж Жаспер тоглоом маягтай гэлвч дууных нь өнгөнд таата биш байдал мэдэгдэв. Тэглээ гэхэд сэнгийг усмэн. Нүгэл болох юу байна? Намайг аяндан хайгуулд гарч Францчуудтай гардан тулдаж явсныг минь дэслэгч сайн мэднэ.
Бид ер нь хэн маань ч өөрсгүй амьдралын хантай болмоор улс юм да гэж бодогдох цаг байдаг юм. Дүү минь. Ой тайгад зэрлэг аратан буюу атаатан дайсны дунд дандаа байсаар хүн хүнээгэх сэтгэл маань зэвэрч мэдх юм шүү дээ. Миний ачснаар бол ой тайгад удаан амьдэрсэн хүмүүс хотынхны худал хурмаг бузар булаа олон үеийг мартдаг бололтой гэж Мэйбл хэлвэ. Мэйбл минь. Бурхан дэргэд үргэлж байхад сайн сайханд нь автахгүй байж болдоггүй юм. Би цэргийн ангид мөргөл үйлдэх гэж бишгүй оролцсон. Би эзний алба хаадаг эрт цэрэгч биш гэлээ. Төвний төлөө байлдаж үйл хэрэгтэн зүтгэж явсны хувьд хааны цэргийн ёсоор мөргөл үйлдэж шүтгийг бишгүй оролцсон. Гэсэн ч би тайгад ганцаар бурхандаа бишрэн залбирч мөрөгдөг шиг тийм чин бишрэл яагаад ч төрдөггүй юм байна л. Ой тайгтаа бол би бурхан шүтэнтэйг улаан нүрээрээ уулзраад гараар нь бүтсэн ариун нандин онгон тансаг байгаль орчинд нь байдаг юм. Тэнд бурхны ном ой тайга өөрөө сүм дууган юм чинь. Хүний бодол санаа тэнд өндөр тэнгэрийн үүл нээсч дээгүр дүүлэх боломжтой. Эрхэм мөрч та үннийг ярьж байна. Удаан хугацаанд ганцаар амьдарч явсан хүн тэр үннийг андахгүй. Жишээ нь далай тэнгист удаан явсан хүмүүс яагаад сүсэг бишрэлтэйг нэн нүнжигтэйг байдаг юм гэхэд тийм ус бурхантайгаа байн ойрхон явдгаас гадна их газрын эсэн бусын нүгэл хилэнцтэй бараг холилддоггүйгээс юм шүү дээ. Дэлхийн бүслүүрт ч юм уу өмнөд далайд аялан явах цагт цэлмэг тэнгэрийн доор ээлжийн харуул загсаж явсан удаач мөн ч олон бийдэ. Тэр болгонд энэ хорвоогийн ажил явдал алд биес ахтаж гимээр байх суугч газар болтмооргүй болдгийм шүү. Хөөхтүүд минь. Үгүй мөн ч хосгүй хачин шүү. Эрхэм мөрч. Би таны хэлж байгаатай санаа нийлж байна. Жинхэнэ бишрэлтэй хүн болъё гэвэл тэнгис далаагаас буюу ой тайгаас л ярих хэрэгтэй. Гэж Кэпер. Аха. Далаачдыг сүсэг бишрлэр марахгүй ус гэж би дуулсан. Хонгор минь. Тэр үн шиг бодол гүтгэлэг гэж байхгүй. Далаачтаас танаа тэр хотынхан лам нарын тэрийн чин тухай юу гэж боддгийг нь асуугаарай. Тэгвэл цаадуулчин хэлээд өгнө. Ёрнын талаар далаачд их гүтгэгдсэн улс байдаг юм шүү. Яагад гэвэл тэд чинь хуурай газрынхан шиг гэрээ мухар сахиж өөрсдийгөө магтаад лам нарт өргөл барьц өгч байдаг улс биш л дээ. Тэд эрг хавийн улсыг бодвол нэг их ном судраар дөвчгөндөггүй ч гэсэн Христос мөргөл шүтлгийнхээ хувьд гэвэл тэднийг дагуулахгүй баараагүй хайн. Би энэ бүгдэд хариу хэлж чадахгүй эрхэм Кэп. Харин зарим нь үнэн байх гэж бодож байна. Би бурхнаа санахын тулд аянга гялбаа гихгүй. Бурхныхаа өршөөл авралыг заавал аюул осолд орсон цагтаа л мэддэг биш. Налгар намун өдрийн цагт л хуурай модны навч шатбат хийсэн ч, жигүүртэн шувуу жиргэж донгодсон ч, гол мөрөн үер борооны дуу чимээ сонссон ч бурхны хаал явдлыг гэж санаж явдаг. Цэнгэг ус. Та эрхэм Кэпийн бодол санааны их шуурганы тухай юу гэж бодно гэж мөрч хэлэхэд Жаспер даруухнаар насмын залуу юм үзэж нүд тайлсан маань гавихгүй болохоор иймэрхүү юмны талаар би юугаа хэлэх вэ? Ямар ч болсон нэг юм бодогдох ёстой. Ийм их аюулын дунд байгаа хүн шашин шүтлгээ бодчил таарна да гэж Мэйбл дуржигна ба. Тиймэрхүү юм бодогдох цагч байдаг л да. Нуух юу байх вэ? Тэгэхдээ тэр болгон тийм юм бодогддог юм биш шүү. Мэйбл минь эд чинь амныхан салиа арилаагүй жулдраа амьтад гэсэн үг шүү дээ. Заримдаа чамайг өөрсдийнхөө санаанд орсноор нэрлэж байж болно. Амьдралын ус минь тийм үгүй юу гэж Кэп хэлв. Цэнгэг ус гэж Жаспер Францаар айж ухаан засаж хэлээд энэ хүн бол нуурын усаар аялаж явахдаа Франц болон нутгийн хэд хэдэн аялга хэл сурсан ажээ. Намайг далай тэнгисээр аялдаг хэдэн нөхдөөс минь ялгаж байх гэж Ирокез нар ингэж нэрлэх болсон юм. Ингэж нэрлснээр л тэд давс их нууруудаар нутагладаг хүмүүсийн тухай чихний чимэг болмоор үлгэр домог мэд юм сонсоход дуртайгаа харуулсан хэрэг гэв. Тэгэхгүйгээд яах ч юм билээ. Тэд зэрэлгүүдэд хор хүргэж байгаагүй байх шүү. Тэднийг соёл иргэншилтэд болгож чадаагүй ч гэсэн хуучнаасаа илүү бохор бүдүүлгэл лав болгоогүй байх. Хол гэртнэ. Цэнгэг гэдэг нь цагаан архийг л хэлж таарсан байх. Ер нь тэгээд нэг их базаах сайхан юм санаагүй биз. Чөтгөр шулмсын юм бодож таараа. Цэнгэг ус гэдэг нь амтлаг усыг юм уу ууж болох усыг хэлэх нь хэлсэн байхаа. Францчууд амны усыг ингэж хэлдэг юм гэж Жаспер тайлбарлаж хэлэхдээ Кэп хэдийгээр Мэйблийн нагцч гэсэн өөрийнхөөрөө чиг зүггүй зөрүүдлэн зүтгэт нь ялимгүй аазган хөдөлжээ. Муусан чөтгөрүүд гэнэт юу гэж л ус гэж гаргаж ирв гэж. Усыг арх юм уу? Архийг ус гэдэг ёс бий байхаа. Франц нар энэ нутагт юу юм гэхээс биш. Буурдоо юм уу? Бусад бомбтой бас тэгж ярих ч үгүй. Харин далайчид Францын ус гэдгийг арх, цэнгэг ус гэдгийг дээд зэргийн арх гэж ойлгодог. Залуу минь,
Би чиний иймэрхүү юм мэдэхгүй байгаад гайхаж байгаа юм биш шүү. Чиний мэдийн хүн ийм байхаас биш аргагүй. Яах ч аргагүй. Хэрв чи надтай буцаж яваад Атлантын их далайгаар 2-3 удаа аялалд гараад үзвэл хой чи чинь амьдралд хосгүй их сургамж болно. Чамайг тэр ой тагийнхаа урт настай модны чинээ наслаач гэсэн Мэйбл ч юм уу. Ер нь хуурай газрын хүүхнүүд бүгд л насан туршид чинь хүндэтгэж явах болно доо. Чэгч үнэн бод сэтгэлдээ мөрч. Тэм биш шүү. Жасперын нутагта найз нөхдөр огт хонж дутаагүй гэж би бардам хэлэх байна. Ийм үзэж нүд тайлна гэдэг хэнтч хэрэгтэй л дээ. Хэсэн ч Жасперыг хаашаач явахгүй эндэ байгаад байсан ч бид уйдахгүй. Цэнгэг ус гинүү, цэвэр арх гинүү, юу ч гэж нэрлсэн энэ маань ёстой ариун санаатай, үнэн сэтгэлтэй хүн. Энэ залууг ээлжийн харуулт гарсан цагт би өөрөө нүд цурам хийлгүй, манаан зогсож байгаа юм шиг санагдаад санаа амар унтдаг юм. Бүр үгсэн юм шиг унтан шүү. Далаа тэнгисээр аялж байж л хүний зэрэгт хүрнэ, тэгж баймааж нь хүний хүндэтгэл үзнэ гэж дэслэгчийн охин манай залууг арай бодохгүй биз гэв. Мэйбл хариу үг дуугарсангүй. Харин хав харанхуйд нүүр буруулах мэд баруун эргийн зүг дэмийл харав. Гэтэл Жаспер зориг зүрхтэй залуу эр хүн гэсэндэ найз нөхдийнхөө дотор нэр хүндгүй буюу уйдингийн охид хүүхний баясах инээдийг хүргэж чадахгүй хүн биш гэдгээ хэлмээр санагдавч Мэйблийн нагцад эвгүй юм санагдуулах үг хэлхийг хүссэнгүй. Энэ зэргийн юмн дээр бие барьж чаддаг нэр зэрэг эгэл даруу зангаасан ч дутгааргүй эрхэм чанар бүлгөө. Би чадахгүй юмар гайхуулах цангүй. Тэгээд ч тэнгис далай гэдгийг чинь явж үзсэн биш, мэдгч үгүй. Бид бол нуурынхаа усанд хөвөхдөө од гаригаар багцаавч луужингаа хэрэглэж нэг захаас нь нөгөөд нь хурж очдог болохоор нэг их тооцоо гаргаж тоо бодохч хэрэг гарах биш. Гэхдээ тэнгис далайн аялалд олон жил удаан явсан хүмүүсийн хэлдгэр бидэнд бэрхшээл зовлон байлгүй яах вэ? Юуны өмнө бид бол их газараа бараадаж явах мөртөө бас салхи сөрөх яггүй бэрх. Салхи шуурга санаандгүй гинэт хөөрдөг болохоор өдөр шөнийн алинд нь ч буудлаа бараадахыг бодхоос өөр домгүй. Та нар ч гүний хэмжүүртэй байдаг байцтай гэж Кэ буулгалав. Тэрний хэрэг гэж баг гардаггүй юм чинь байхгүйтэй л адилхан. Хүнд тэнтэй гүний хэмжүүр байдаг байцтай. Байдаг гэж дууснаас биш нүдээр үзээгүй. Үгүй мөн хачин хэрэг. Худалдааны онгоц гих мөртөө тийм юмгүй байдаг гэдэг чинь юу хэлэх вэ? Залуу минь. Далайч ингэж ярихаас ч ичмэр хэрэг байна да. Далайчин улс хүнд тэнтэй хэмжүүр байдаг гэж энэ насандаа дуулаагүй юм байна. Кэп гомн би нэг их чадварлаг далайчин болох гэж зүтгээгүй шүү дээ. Гэтэл мөрч Жасперыг өмөрч харга хөрхрээгээр гарахаас бусд нь шүү. Эрхэм Кэп. Энэ талаар болч манай Жасперын чадварт таач гайхахаас өөр аргагүй. Миний бодоход альва хүнийг юу чаддгаар нь магтах буюу муулах ёстой байх. Хэрв эрхэм Кэп Освегогийн хөрхрээг гатлахад арчаагүй байгаа бол харин хязгааргүй их далайда бол аргагүй их хэрэгтэй байх. Мөн үүнчлэн хөлгүй их далайд Жаспер арчаагүй гэж мэдэх боловч хэр баргийн хүрхрээ гатлахад түүний хурцгаараа бархим гар шиг хэрэгтэй юм байхгүй гэдгийг би л мартаж чадахгүй. Гэхэд тиймэрхүү онцгой сүрлэг чимээгүй нөхцөл байдалд цэйлхэн шингэн хоолой сэтгэлийнх нь хөдөлгөөний улмаас баахан тавгүй сонсдох Мэйбл. Жасперыг далайд арчаагүйд нь хилж явж болохгүй. Энд хичнээн ихийг хийж чаддаг хүн өөр газар хэрэггүй болчихно гэж байх эсгүй. Харин далайн хөлгийн талаар нагцаас манд дутуу байж мэднэ л гэв. Ороо гихчээр юу ч мэдэхгүйгээ магтах юм да гэж Кэп зэвүүнээр нэмсэглээд хуурай газар далайчин бид даанч цөөхөл байх юм. Тэгээд ч биднийг тоохгүй санаатай. Гэвч хамгаалж хаацаалах юм уу? Хаа газрын бараа тавар хэрэгтэй болбол биднийг л царай ажилдаг шүү дээ. Нагц минь манай эрэг нутгийн хуурай газрынхан довтолдог биш. Тэгэхээр далаачнтайгаа л учирдаг. Өөрч дэмий юм ярих гэж. Энэ оронд нэвтэрч орсон тэр бүх дайсан Франц англичууд хаа байна зээмнэ. Чи надад хэлээд өгөөч. Нэрнтэд одоо хаан байна. Хаан байдгийг нь ой тайгын биднээс илүү мэдэх хүн байхгүй ч. Эрхэм Кэп. Бид эдний жагсан алхаж байсан замыг борооны усанд угаагдсан хөсрийн цагаан ясаар омог бардан зан авирынхаа хамт булш бунханд ороод олон жил болсон ул мөр өөр нь сайн мэддэг юм. Нэр сүрд дурлаж бусдын дээр гарах шунал нэхэдсэн жанжинч бай, жагсаалын цэрэгч бай, юу болж дуусныг гэрчлэх тун олон нотолгоо ээлжилгүй. Энэ уудам нутагт энд тэндгүй байдаг юм гэж мөрч хэлвэ. Мөрч та бууны хүчээр амьдарч агаар шинжиж дар өнөрлөх аль байгаа газраасаа дайснаа мөшгөн мөрдөх зуршилтай хүн гэхэд заримдаа гайхан сайхан санаа гаргаж ирэхгүй юм. Хэрв та намайг бүх насаа хүмүүртөө хүнтэйгээ дайдахад зориулсан хүн гэж бодож байгаа бол нам айгч
Миний үүх түүх ийгч мэдэхгүй байна гэсэн үг. Ой тайгад буюу хил хязгаараар нутгалдаг хүн усыг нь уул, ёсыг нь дагна гэдгээр л аж төрдөг юм. Тэрнээс биш. Надаас шалтгаалах юм байхгүй шүү. Би бол эгэл нэгэн ядуу анчин гайгуулж замчилж явдаг л хүн. Миний жинхэнэ ам зудаг арга бол аян дайны үед ч, инх амгалан үед ч их цэрэгт ангаагнаж хүнс залгуулдаг юм. Тэгэхдээ суурны нэг даргад голдож албахаадаг. Тэр маань одоо тэндээ байхгүй. Хаашаа явсныг нь ч би мэдэхгүй. Намайг хүний цус урсгах, дайн дажинд хорхоолдож явдаг хүн гэж та бидхий бодоо. Би бол инх амьдрал, ивэлт төвшин амьдралыг л мөрөддөг хүн юм шүү. Харин атад дайсантайгаа алалцах цаг ирвэл дайчин ирсэн ёсоор л явна. Ялангуяа Менга норыг бол хорт могоо шиг үзэж хаа тааралдсан газар нь мэц дарахыг л бодно. За. Би таны хүсэл мөрөөдлийн талаар эндүү бодсон байна. Далайн хөлгийн их бууч шиг л юм байх гэж бодохгүй юу? Миний хүргэн гэж нэг хүн 16 тагаас зэрэгт мордож ажил төрлөө далайчин хүнийхтэй адилхан юм шиг их юм болдог хүн. Тийм амтантай бол маргаад ч нэмэргүй байдгийн л та. Өвөө минь цэргийн хүн байсан болоод ч тэр үү? Цэрэгт орж зэвсэг зөвхийг нэр төртэй хүндэт хэрэг гэж миний аав ярьдаг байсан гэж Мэйбл хэлвэ. Аргагүй. Дэслэгчийн маань хамаг авьяас цэргийн хэрэгт илэрч байсан болохоор энэ хорвоогийн ихэнх хэмийг бууныхаа хараагаар хэмждэг. Вангийн их цэрэгт хэрэгэлдэг бууга орчин үеийн хос хараатай, урт хоолойтой, ангийн хурдан буунаас илүүд үзнэ. Иймэрхүү бодол олон жил дасал болсон зүйлээс тархин чингэдэг болохоор мухар сүсэг гихчид баг хүн болгон автдаг нь ердийн хэрэг юм да гэж мөрч хэлв. Хуурай газрынхан л тийм улс байгаа юм. Би аялалд яваад эргэж ирэх бүрий дээл ийм дүгнэлт гэдэг. Жишээ нь сүүлчийн удаа Йоркд буцаж ирээд альва бүхий явдлын тухай ярилцахад надтай санал нийлэх хүн гарахгүй байгаа юм да. Миний уулзсан хүн болгон бодол санаагаа гагцгүй салхины аясаар болгочход тэрнээсээ яламгүй хазаавал тавхаан дээрээ доорхно эргээд нөгөө тал руугаа унчих гээд байсандаг гэж Кэп мөчөрхөв. Джаспер энэ ярианаас юу гэж ойлгож байна гэж Мэйблийн нэмсэглэн асуух бөгөөд саадах нь хажууд нь байхын тулд заваа хажуу бөөрөөр нь нийлүүлсэн хിവэр явж байна. Цагийнхаа хинхийг өнгөрөөдөг давстай ба цэнгэг усны хооронд бие ойлголцохооргүй тийм их ялгаа байхгүй. Бараг адилхан байцгааж ойлгож ядах юм огтхонч байхгүй Мэйбл минь. Шашинч гэсэн миний залуу байх үеийнхтэй адил нэг анзаараа байхыг болсон байна. Хуурай газрынхан хэн дуртай юм болгоныг өөрчилдөг шигээ бас л биш болгож байна да. Олон янз байдагч гэсэн луужин гаасал бусдыг нь биш болгочихдаг болжээ гэж Кэп бас зүтгэлээ. Харин би бол Христос мөргөл луужин хоёрыг л их тогтвортой боддог шүү гэж мөрч хариулва. Чохома Тэнгис далайн хүмүүсийн дунд л хэлбэр нь өөрч гэсэн хിവэрэ байдаг хоёр зүйл чинь шашин луужин хоёр байхгүй юу? Намайг анх удаа далайн хөлөгдөр авиран гарахад шашин ямар байсан одоо хүртэл тэр л хിവэрэ байгаа юм. Бурхан дэтгэдэг хэм боловч ийм гэдгийг мартахгүй. Намайг далайн хөлөгдөр зарц жаал явсан цагаас одоо хөлгийн жолоо барьдаг дарга болох энэ хооронд шашин шүтлэгт гарсан өөрчлөлт байхгүй юмдаг. Харин хуурай газарт бол тийсөөр юм аа. Эрхэм мөрчмөн би холол хэлэхгүй. Шашныг 40 жилийн өмнө шигэ одоо тэгж үздэг ганц ч болтгой хүнийг олон гэхэд мөн ч хэцүү шүү дээ. Бурхан өөрчлөгдөөгүй. Үйл явдал нь өөрчлөгдөөгүй. Ийм болохоор түүний нэрийг хүндэлж залбирч үдэж байх ёстой бүхэн бас л өөрчлөгдөөгүй байх учиртай шүү дээ. Хуурай газрынхан тийм юм бишээ. Ингэж өөрчлөгдөх нь юмны яадаг. Танай хуурай газар хэр баргийн юмд алзахгүй хатуу бэрхэм шиг атлаа юм бүхэн нь өргөлж өөр болж байх юм. Хэрв та нэг мод тарьчихад аялалд гарч 3 жил болоод эргэж ирлээ гэхэд таны суулгасан модноос тийм байсан гэх тэмдэг олдохгүй. Хот орон газар доороос гараад ирсэн юм шиг шин гудамж тоглол бий болно. Усан онгоцны буудлууд ч өөр болсон байх юм. Ер нь газар дэлхийн хөрс бүгд хувирсаар байх юм. Гэтэл энэ нэгтгэх газар очихоор явсан хөлөг онгоц ямар л явсан тэр чигээрээ буцаж ирнэ. Харин бодог нь багсаа галзарсан юм. Осол аюулын улмөр энэ тэнд нь үлдсэн байхаас өөр гой гэмгүй байдаг юм. Таны хэлдэг түмэн зөв. Кэп гой минь. Тийм тусмаа даанч харамсалтай юмд сайжрууллаа. Сайхан болголоо гэд хийж байгаа юм болгоно нь нутаг орныг маань зэмлэгдэн сүйдэлж байх юм та. Хөөрхий. Бурхны гайхамшиг цайхан бүтээлийг өдөр ирэх бүр эрдэлэн сүйдэлж Бурхны сайн үйлсийг төвөөх гэж хүний нүгэлт муу ёрын гар дандаа далаагаас та байх юм. Их нууруудын өмнө баруун зүгийн нутаг нэг мэтгэд амар хачин болчихсныг үзэх муу өдөр ирэх нь гэж бас айсан улс бишгүй байна. Би өөрөө тэр нутгийг нүдэрээ үзээгүй ч гэсэн
тийм л юм ярилцах болж юу дээ. Энд чинь юу гэсэн үг юм бэ, мөрчөө гэж Жаспер даруухнаар асуухад тэнгэр залхаасан газар буюу манай нутгийн бодол мөхөс үрлэгэн хүмүүст хэлгэнэн урдаас сануулга болгосон тийм газрыг би хэлж байна. Хизээч худал хэлхийг мэдэхгүй чин үнэн үгт дилавр хүмүүсийн ярихаар бол бурхан хэлгэнэж ганц хуруугаараа чангахад дарсан тэр газар модгүй нүцгэн тал болсон гэдэг юм аа. Энэ бол мөр дээрээ таарлцсан болгоныг бодлогогүй устдахыг эрмэлздэг хүмүүс их дэлхийд маань ямар их гай тарж мэдхийг харуулсан бурхны цээрлэл юм. Энд ирж нутгалдаг хүмүүс ой мод цэвэрлэх гэж махаа идэхгүй. Сайхан газар их хөөрч байдаг мөрч минь талх идэх дуртай атал улаан будаа сүудэрт уралдаггүй гачлантай. Харин үнэн шударгаас эгэл хүсэл бурхныг хайрлах сэтгэл хизээд өөдрөг болно Жаспер. Модгүй цулгаа тал гихч хөнгүй зүйлийн арлаас ялгаагүй гэдгийг эрхэм кепч хэлэх байх. Тийм байж ч болох юм. Хөнгүй зүйл аралж гэсэн хэрэг болдог. Тийм арал зүг чигийн баримжаагаа нотлоход тустай байдаг юм. Миний бодлыг сонсъё гэвэл модгүй тал юуных нь муу байгаа юм гэж хэлэх байна. Байгаль хүнийг юм үзэг гэж нүд заяагаад үзэх юмыг нь гэрэлтүүлэх гэж нарыг бий болгосон байдаг бол хөлөг барих буюу хааныг байшин босгоход модыг хэрэглэхээс өөр нэг арх ашиг алгаа. Ялангуяа сарбагчингүй буюу Джеймсгүй модоор ямар үлийгээ хийх билээ. Замчин өгөнд хариу хэлсэнгүй. Харин нөхдөө чимээгүй бай гэж шивнэв. Иймэрхүү ог цог яриа хоорондоо шивнэлдэж байхад хоёр завь нь урсгал даган баруун эргийн хав харанхуй хэсэгт намуухан урсах бөгөөд цэлүүрээ гагцхүү зүгчийг байрлалаа барихад хэрэглэгдүүлдэг байна. Усны урсгалын хүч байн өөрчлөгдөж зарим газар тогтуу мэд байхад заримдаа цагт 2-3 бээрээс жилүү хурдтай байна. Харгаатай хэсэгт бол дасаагүй хүний нүд эрээлжилж толгой иргмээр хурдан урснаа. Хөдөлсөн газраасаа намуухан урсгал дагсаар голын адгийг 2 цаг гэртээ яваад хүрчихнэ гэж Жаспер багцаасан боловч мөрчтэй хоёул зөвлөн ярилцаад үгүйдээ анхны аюултай газруудыг өнгөртөл тийм маягаар явъя гэж шийджээ. Хоорондоо дуулдахтай үгүйтэй дэндүү хашир гэмээр сэмхэн ярилцсан. Энэ өргөн уудам бараг зах хязгааргүй ой тайгын дотор ерөнхийдөө нам гүм зөнхлөвч байгаль өөрөө зэрлэг зэлүүд нутгийн пад харанхуй шөнийн аялгау сайхан хэлээр түмэн янзаар ярих мэт ажээ. Агаар түм бом модоор дамжин сүр салтаж ус өнгөөр дуугарч заримдаа эрэг хаваар бүрч уурсан тэнцүүр биеэр нь дөргөөгүй. Амьд амтны дуу хоолой бүрмөсөн зогсжээ. Жасперт ас хол чон уйлах сонсдог шиг болов. Гэвч даанч бүдэг болчимгүй тул ажихад алсын уул хаахалцсан гихчээр биш байсан бололт. Харин нөхдөө чимээгээ дат гэж хэлэх тэр үед мань хүн модны хуурай мөчөрсөх хөг чимээ сонор чихэндээ авсан төдийг бүр ойр хавцаагаас чих дийслээ гэж таабарлсан гарт цаагүй үнэн байж мэдэх байв. Тийм өвөрмөц чимээг сонсоод андхаа байсан хүний чих модны мөчөр хугарахад хүний хөлөө аль эсвэл өөр амьд нөө гэдгийг алдалгүй ялгаж чадна. Тэр эрг дээр хүний хөлийн чимээ гарлаа. Ёрын муусан эрэггүй зүг завгүй сэлээд гарчихсан хэрэггүй гэж мөрч Жасперт чивнэг шиг боловч дэрэгдэх хүндч сонсох тооргүй нам дуугаар хэлв. Чингач гүк маань байж магадгүй. Энэ талын эргээр явж биднийг хаагур ирэхээ мань нэр мэднэ. Альвэ би эрэгт өгч очиод мэдээдхий. За тэгдэж яална. Тун сэмэрхэн сэлүүр дээр жаахан ч гэсэн сэжиг гарвал эрг рүү ойртож болохгүй шүү. Дэми юм шүү гэж Мэйбл сэтгэл баахан догтлон хэлсэн тул хоолой жижирх маягтай сонстов. Хөөх ёхим. Хэрв та ийм чанга ярих юм бол үнэхээр тун дэми юм болно. Дан эрчүүдийн дуу хоолойг өнөө даан сонсож байгаад таны шингэн сайхан хоолойг сонсох чихэн чимэгтэй байна. Гэсэн ч чухам ийм үед олон удаа сонсох буюу хэтэрхий зоргоор нь тавьж даанч болохгүй. Аян замд яваа цагт дуугүй байх. 2 давхар сайн үйл мөн гэдгийг чиний эцэг шудраг дэслэгч тантай уулзаад хэлэх байх. Жаспер яваад өөрийнхөө хашир боломжтой бидэндээ дахин нэг харуулах. Тийм заглашгүй их аюултай юмд энэ залуу ганцаараа арайч зориглохгүй байх гэж Мэйбл дөнгөж бодож байтал Жасперийн зав мөрчийн завны дэрэгдээс чимээнэр огт гаргалгүй гулсан харанхуйд ороод бараа тасран 10 минут болоход бөгөд сэтгэл төгшин байв. Энэ завсар нөгөө завных нь эргийн зүгээс юу сонсогдохыг чих тавин хүчлэн чагнаж урсгалаа даган сэмхэн ахих тул хоорондоо ярилцах нь бүхэл амьс гагаа хураасан мэт чив чимээгүй байв. Голын ус замдаа тохиолдох ялмгүй сааталтад ээлсэн полхийн цалхих модны навч мөчөр сүр салдах адил сүрдхийхээс өөр ямар ч анир гарахгүй өнөөхөл сүрлэг гэж үнэхээр хэлж болох чимээгүй дүнсгэр байдал хэвээр байв. Чингэж байтал өнөөхөл алсад модны хуурай мөчөр хугаран чад бат хийх чимээ гараад
Мөрчид ямар нэгэн хүний бүдэг дуу гаргуу гэмээр санагджээ. Хүссэн юм санаа дагдаг ихчээр Чингачгүкийн маань дуурхуу юм дуулдах шиг. Гэвч би эндүрч байж мэднэ гэж мөрч хэлв. Зайрлгуудын өгсөн хөр явдаг юм биш биз дээ гэж гэд мөч өрхөв. Ангуучилж дээшс нутагтаа явж байдаг. Харин өөр газар бол хаач дэгдэггүй гэсэн. Улаан арсны сүнс нь бие өрхмөгц газрын хөрснөөс тэр чигээр алга болно. Өөхөх цаг нэрсэн бол урдсандаа хорогдон эргэлдэх гэж байхгүй. Жасперыг алга болсноос хойш тэр чигээс нүднийхээ харааг салгалгүй товч ширтэж байсан Мэйбл. Усан дээр нэгэн бүртэлцлөө гэв. Манай зав. Залуу маань чимээ өгөхгүй байгааг бодоход аюул ослохгүй байгаа хэрэг гэж дотор онгоолсон мөрч хэлв. Хормын төдий хугацаа өнгөрөхөд хоёр зав бараагаа харж 100 зай холбон хөвөх бөгөөд Жаспер завныхаа хэдэг дээр суух ба бас нэг хүн хошуу талд нь буйг мөрч Мэйбл хоёул харамгц Чингачгүк мөнийг танил. Чингачгүк хайрт нөхөр минь гэж мөрч түүнийхээ отгийн хэлээр дуу алдав. Сэтгэл нэхэд хөдлөхдөө хоолон жижирхийлэх бөгөөд цааш нь Мокиканы өдөрдөгч минь чамтайгаа амьд минь дуулцах ерөөл байж тий. Цус урсгаж ам алдуулсан дайн тулаанд цугтаа бид хоёр мөнч олон явсансан. Одоо дахин Чингэх хоногийн тоо дуусаа юу гэж байлав шүү гэлээ. Па Моса Мингонор чин ёстой лоймл амтд юм. Бүсэнд минь гурвынх нь хуйх байна. Тэдэн шиг тэнгүүдэд Дилабротгийн авраг могоо гэрч намайг дийлэх ухаан заяасангүй. Зүрхэндээ цусгүй, толгойдоо ам зулбахаас өөр бодолгүй амтд юм. Тэгэд их нуурын ус дамжин буцах зам руугаа зогдох юм мөн болдго юм байна. Чи бүр дунд нь орчихоо юу? Өнөөх ноцоод байсан ир яасан бэ? Тэр чи загсны идэж болоод одоо бодвол усны оролд могой загснуудын дунд байгаа байх. Бусд нь дэгээдэд гаргаад авбал авгалт. Мөрч минь би дайсныхаа тоог авч буунд нь гар хүрлэв шүү дээ. Хаяа мөнчих зориг шүү гэж мөрч англиар дуу алдснаа. Зоригтой нөхөр минь тэдний дунд орсон тухайга нэггүй яриач. Би нөхөдөө яг нүдэрээ үтсэн юм шиг ярьж өгье. Чингачгүк гэв. Чингачгүк голын усанд нөгөө нэг дайсантайгаа үзэлцээд хоцорсноосоо хойш юу үтсэн харсан хийсэн үйлдэлийнхээ голыг нам дуугаар их л суйртай ярил. Усанд барьцалдан хоцорсон дайсныхаа тухай дөрөв ярьснаасаа өөр юу ч хэлсэнгүй. Яагаад гэвэл дайчингэр өөрийнхөө үйлдэлсэн гавьяг дахин давтах буюу нарийн ярихыг өнгөрч цаг суурсан хэрэг гэж үздэг болоо. Гагцхүү нөгөө дайснаа дарж аваад өөрөө сэлсээр зөвөн эрэг дээр сэмхэн гарч харанхуйг далимдуулан Ирокез нарын бүр дунд орж явчихжээ. Цаадуулан таних байдаг ямар ч сэжиг авсангүй. Харин нэг нь химбэ гэхэд манер гээлбэр байна гэвэл өөр төр юм шалгаасангүй. Цаадуулын хоорондын ярианаас чагнахад тэд Мэйблийг нэг их том албаны хүн гэж ташаа бодсон нагцынх нь хамт олзлон авах гол зорилготой байсныг төдхөн мэдэж ав. Мөн түүнчлэн гээлбэрийг урвсных нь лавтай мэдсэн боловч чухам яагаад Чингисэн учрыг нь олоогүй. Гээлбэр ч өөрийнхөө хийсэн ажлын шанх хөлсийг КП-с авч тооцоо хийгээгүй хачин санагдах бүлэг. Мөрч Чингачгүкээс сонссон зүйлээс цаадуулдаа зөвхөн сэтгэл санааг нь уужруулах хэмээгээд Ирокезууд балмагтан сандарч байгаа дээр нь хэдүүл зайлж амжих маань зүйтэй гэд. Тэд биднийг боргоны тэнд амдна. Энэ бол гарцаагүй. Тэнд бид дийлдэхээ үзнэ. Инглээр би ингэсгээд Мэйблийг авч буугаад тойруу замаар явж бай. Харин та нар завтайгаа боргонд хүрч нэгийг үзэж нэхийгээ тайлах болж байна да гэв. Тэгэл бүтэхгүй мөрчм. Ийм харанхуйд Мэйбл яаж ой модон дотор явж чадах вэ? Мэйблийг миний завин суулгач. Би ямар ч харанхуйд боргой дундуур Хевнийг аваад гарч чадна. Энэ хар толгойгоороо даа гэж Жаспер шамдан хэлв. Залуу минь, чамайг дислэгчийн охины төлөө юугаач хайрлахгүй, амнасаа өрнө гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ ийм харанхуй шин Освегогийн боргойгоор 9 минут гатлан гарахыг чиний нүд биш, бурхан тэнгэрийн мэлми мэдэх хэрэг. Газраар явлаа гэхэд цэргийн хороонд хэн тэгэж 9 минут хүргээд өгч чадах болж байна. Ой дотор усанд байгаатай адил хав харанхуй байгаа шүү дээ. Аль эсвэл би чадах ёстой юмдаа чамаас дор байх нь. Ингэж хэлдэг чинь 7 зөв залуу минь. Гэвч би харанхуй шөнө төөрлөө гэхэд төөрч байсан удаа ганцч байгаагүй л тий. Гэсэн чи яах вэ? Төөрлөө гэж бодъё. Тэглээгээд ойд шөнийг өнгөрөн биз өөр ямар муу юм болох юм. Харин усанд сэлүүр осолддог юм уу? Завь хитрхи хазаагаад дисгчийн охиныг усанд унахчихвал тэндээс амьд гаргаж авна гэсэн номгүй байх шүү. За тэгвэл Мэйбл өөрөө мэдгээ. Миний бодоход заваар явсан илүү найдвартай байх. Би та хоёрт хоёуланд нь адилхан итгэж байна. Та хоёрын хинэнч миний эцэгт үнэнч зүтгэдгээ нотлохын тулд чадах бүхнээ хийн гэдэгт би эргэлзэхгүй.
Завнаас буулаа гэхэд ойд дайсан байхгүй гэж итгэхийн аргалга. Тэнд дайсан байсан шүү дээ. Яахыг нагацмын шийддэг. Голын ус ийм сайхан байхад ой модон дундуур явахыг би таашаахгүй. Тэрнээс гадна эрхэм мөрч та. Зэрлгүүдээс гадна магчин загас байдгийг мартаад байна да. Гэж Кэп хэлв. Магчин загас гинэ. Ой тайгад магчин загас байдаг гэж та хинээс дуулаа вэ? Хөш. Магчин загас гинөө. Баавга чон гинөө. Барьж итгэл амтан бол юу ч гэж нэрлэж байсан ямар хамаа байна. Борхон сах үсмэн. Хүнгэгч хөөрхи амтан. Та Америкийн ой тайгад байдаг ямар ч амтнаас айхан вэ? Мануул гэж нэг амтан байдаг. Хашир анчны олз болдог амтан. Мингонор тэдний хийдэг үеийн үргүй бозар ажил гэж би. Харин баавга чон гэж байхгүй. Ямар хий хоосон төгшүүр зарлах хэрэггүй шүү. Мөрч мэн. Энэ бол тандал шалахгүй юм шиг санагдаж байгаа хэрэг. Аргагүй та юу байдгийг андахгүй дассан бай. Нэгэнд мэдээ дассан хүнд айх юм алга болдог юм чинь. Өмнөд өргөргийн далайд хэдэн цагаар 15-20 фут урт магчин загаснуудын дунд сэлж байдаг далаачдыг би үзсэн. Энэ чинь хөдөөгийн ардууд сайн өдрийн үдэд сүмд орж мөргөд хаалгаар нь гарч явахдаа ямар улсын дотор явна даа гэж боддгүйтэй адил гэсэн үг. Текстүүлж байгаагийнх нь учрыг хараахан гүйцэд ойлгоогүй Жаспер дуу алдаж. Үгүй мөн гайхалтай юм. Магчин загсны дунд орсон хүн гарцаагүй загсны хаал болдог гэж л дуулсан гэхэд Кэп. Харин тийм далаачид магчин загсыг дайрах санаахгүй бол нар майруу нам дисэх гэж төмөр мод мун лоон бидээ авч явдгийг би хэлхээ мартчихж. Давслаад хатаачихсан цагт халим май хоёр ялгаагүй загсны махал болдог ч гэсэн Петр баавга чонтой газар чин дургүй хурчин. Мэйбл бид хоёр завнаас холдохгүй л дээр болох байхаа. Мэйбл заваас олдсуусан дээрээ миний зайтай хоосон байна. Ер нь усанд явхад миний нүдний хараа илүүг мөрчлөх хэлэх байх гэж Жаспер хэлв. Тэрч тийм шүү жаал минь. Усанд чи заяаны хосгүй авьяаст. Хэнч мэдгэхгүй. Нойрон дислэгчийн охин энэ завинд явснаас чинийхэд явсан илүү найдварт. Энэ чинь ярангуун. Хажуудаа авч явах надад нэн их таатаач гэсэн юуны өмнө энэ охиныг яавал исэн минь авч явахад илүү вэ тэрийг ээл бодно. Инглэр Жаспер чи заваа наашин дөхвөл би чамд үнлээд барамгүй эрхэм эрдэн даатгаж өглөө шүү. Би яг ч ингэж үзэж байна гэж Жаспер дорн хариу хэлээд заваа дөхвөлөхөд Мэйбл шилжин орж тээшин дээр суув. Энэ бол завны ганц ачаа болж байсан зүйл ажээ. Эйхүү хамаг юм жинтан болсон хойно хоёр зав хоорондоо ялимгүй зай аваад өчүүхэн төдийч чимээ гаргахгүй тулд их л хэн урс илүүртэн. Текс хийгээд яриа хөөрөө таг тасарч аимшигтай боргоо ойртох тусам тухайн төгшүүрт байдал бүгдэд элдвийг бодогдуулах ажээ. Дайснууд нь тэднээс өртөж энэ хавцаа хурч очихыг чармайхан бараг эргэлзээгүй бөөзөө. Тийм хав харах үед дайсны нэгнэнч боргоо гатлах гихгүй лавт. Дайснуудын гол энэ хоёр талын эрэг дээр амдан барьж авахар зэхэж байгаа гэж мөрч боджээ. Ирокез нарын хорон санааг өсөрдүүлэн дийлж гарна гэж мөрч лавтаа итгээгүй бол боргоон дундуур гатлах санал гаргахгүй бүлэхгүй. Одоо нэгэнд зорьсноо биелүүлэхэд завж олоодж яваа хүмүүсийн зориг самбаа гамгийг шийдэх хагаад хад мөргүүлбэл завь хэмхэрч сүйдэх буюу наандаж онхолдон хөмрөөд Мэйбэлч дайсны гарт гарцаагүй орох аюултай. Одоо нэн их болгоомж самбаа хэрэгтэй болсон учраас бүгд дотроо гүн бодол болон чухам зайлшгүй хоорондоо ганц нэг үг солихоос хэтрэхгүй байв. Хоёр зав боргоонд алгуурлан ойртоход усны сүрт дуу улам тодорч Кэпч байдаг чадлаараа шигдэн суул. Хөрхрөн урсах их урсгалын захад очиход дээш харавал түнэр харанхуй тэнгэр хажуу тийш харавал голын эргийн өтгөн ой модны ерөнхий дүрс үл мэдэг ялгарах төдий. Кэпийн санаанд тэр өдөр хөрхрээ гаталж байсан аюулт мөч эвэлхэн санагдавч тэр нь одоогийнхоос тун гайгүй байсан мэт бодогдох нь их айж мэгдэж буйн шинж байваа. Гэвч хуучин далаач мад Освегогийн хөрхрээ борго хоёрын талаар энд үрчээ. Тэр хоёр бол хүч чадал шинж байдлаараа хоорондоо тунчих ялгаатай бүлгөө. Борго нь хад цохоо хонхор хотгорын улмаас бартаатай болохоос биш урсах усны хурдаар хөрхрээнээсээ илүүгүй. Хөрхрээ бол нэрдээ таарсан аюул болохыг түрүү нэгэнд өгүүлсэн билээ. Мэйбл баг зэрэг эргэлзсэн санаа нь ялимгүй зовлох боловч тухайн байдал урд өмнө нь үзээгүй сонирхон санагдахаас гадна завчны овсгоо самбаа эрэлхэг зоригт итгэх учраа байр залдахгүй явна. Харин үнэн байдлыг бүрмөсөн ойлгосон буюу байгалийн агуу их хүч чадал сөргүчний өмнө хүн хичнээн арчаагүй болдгийг мэдсэн бол ийхүү санаа их зовхгүй явж чадахгүй байсан бизээ. Боргоны чимээ тов тод болоход Мэйбл
Өнөөх хилээд байсан газар маань энэ үү? Гэж Жаспераас асуухад наадах нь. Тийм ээ. Над итгээрэй. Та бид эртний танил биш ч гэсэн зэлүү зэрлэг нутгаар хамт явсан ганц нэг хоног олон хоног шиг санагдах би. Тэгээд би таныг олон жилийн танил шигээ бодох болжээ гэв. Би ч таныг танихгүй хүн гэж бодохгүй байна Жаспер. Ур чадвар үнэн санаанаасаа тус болох гэсэн чинь бодолт чинь итгэж байна. Одоо л үзэндээ зоригтол байгаарай. Мөрч маань усныхаа гол руу дэндүү ойр явж байна. Уг нь зүүн талын эрг ойролцох гулдаргыг нь барих ёстой байсан. Даанч хаширлахаач дуулахаасаа өнгөрч завнаасаа сайн бариарай Мэйбл битгий айгаарай. Ингэж хэлвөө үгүй юу тэднийг хурдан урсгал боргоороо татан оруулахад айсан гэхэд багтах гэлэмсэн гэхэд эхтэхгүй Мэйбэлд 2-3 хормын турш хөөс сахарсан давлгаа үзэгдэж ус хүржигнэх чимээл сонсджээ. Түнэр харанхуйн дунд ч цайвалцах омглон давлгаанд завин хорой дудаа тулж очсон боловч тухай бүр завийг жолоодогчийн хүчрэх гар уран чадамгай болтуулан залж осол гэмгүй өнгөрсөөл байв. Жаспер ердөө л ганц удаа нүд ирмхийн зуурд хэврэг завныхаа жолоог залгахтаа барь залтахад завин нэг эргэж амтсан боловч завчин маань харж чадлаа нэн дайчлан заваа эрхэндээ оруулан зохих зүг чихтэй хөдлөвөө. Үүний ачаар төдхөн боргоо өнгөрч гүнзгий тайван усанд айвуу тайвуу урсах болов. Тийм сүрхий боргоон дундуур гаталсан атал завинда балгах ус оруулсангүй. Хэлсэн амандаа хүрч хатуу ширүүн сорилтыг Жаспер нэр төртөө давж юм. За одоо зүгээрээ Мэйбл аюул ард үлдлээ. Та үнэхээр энэ шүн эцэгтэйгээ уулзаж золгох найдлага байна да гэж залуу маань баяртай хэлв. Бурхны өршөөл та нийл ачаар тийм аз завшаан ирхэн Жаспер. Мөрчийн гавьяа адил шүү. Харин нөгөө завных маань яасан бол? Усанд нэг юм харагдаад байх юм. Нөхдийн маань зав юм болов уу? Жаспер хэдхэн сэлэн үртгэд тэр юм дөхөн очив. Нөгөө зав нь хөмөрчихсөн, хов хоосон байв. Залуу маань ийм юм болсныг мэдмэгц бусдыгаа хайж эхэлвэ. Тэгтэл Кэп усан цэлсээр хурж ирэхэд Жаспер туйлын их баярлав. Хуучин далайч нь эрэг дээр гарч зэвлгүүдийн гарт орсноос живж өхвөлж өгөх гэж бодсон Кэпийг завин дээр гаргах гэж нэлээд бодэлжээ. Мөрчийг хайх хэрэгцээгүй гэж боджээ. Яагаад гэвэл тэр бол гүн усанд ганц хайртай бууга норгохгүй тулд олмоор гарч ирнэ гэдгийг Жаспер лавтаа мэдэж байв. Зорьсон газараа хүрэхэд тун баг зай үлдсэн боловч төг шүүртэй аюул түнэр харанхуй хоёр манаа ийлэгчдийн сэтгэлийг бас л зовоосоор байв. Хэсэг чимээгүй мэд байтал алсад аянгын дугаарах шиг нүргэлснэ. Төдхөн усны хүрхрэх чимээ бас гарлаа. Энэ бол нуурын усны дэлсээ мөн гэж Жаспер наадуулдаа тайлбарлав. Тэгтэл ч өмнө морий сарын хэлбэртэй намхан зурвас газрын дүрс харагдаад завинж гулсан чимээгүй урссаар хайрхтай элсэн эрэг дээр хурч очив. Тэндээс цааш хэрхэн юу болж хаана очиж буйг Мэйбл ойлгож амжаагүй байтал хэзээний харуулын хажуугаар өнгөрч том хаалга онгой түүгээр ортол Мэйблийн эцэг нь хэмээх танихгүй хүн өгтөн тэрч авбаа.